Минасан конничива. Сайн байцгаана уу хүмүүс ээ. Бид 2 дугаар бүлэг сэдв болох Котова зав шитэрү буюу зүүр цэцэн мэдхүү сэдвийг судлаад дууссан билээ. Энэхүү сэдвийн хүрээнд 3 дэд сэдв нийт 6 хэлцүүн дүрмийг судалсан байна. Өнөөдрийн хичээлээр хаттемондай буюу хөгжүүлэх нэмэлт дасгал зарим хэлцүүн дүрмүүдийн нэмэлт утгуудыг сураад явна. За ингээд эхэлцгээе. Хамгийн ихнийх нь үйл үгийн толигч хэлбэр, үйл үгийн үгүйсгэх хэлбэр, и тэмнэгнэр, наа тэмнэгнэр буюу хүчзүү хэлбэрийн араас монода гэдэг хэлцүүн дүрмийг бид нар аль хэдийн судалсан байгаа лээ. Энэ нь аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг тодтгон өгүүлэх, мөн түнчлэн үнэн бөгөөд нийтлэг ердийн үзэгдэл мэт яригддаг зүйлийнхаа тухай илэрхийлэхэд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл бид нар энэ нь тийм л зүйл, энэ угаасаа л энэ зүйл, угаасаа тийм л байдаг гэсэн ердийн нийтлэг зүйл дээр хэрэгэлдэг гэж өмнөх хичээлээр судалсан байгаа. За тэрхүү жишээнүүдээ сэргийн санацгаая. За жишээлх юм бол Акачан ва Йоко Накумонода. Акачан ва Йоко Накумонода. Нялх хүүхэд гэдэг нь угаасаа л их уйлдаг амьтан шүү дээ. Угаасаа л уйлдаг юм аа. Угаасаа энэ нь нийтлэг байдаг гэсэн утгаар судалсан байгаа. Мөн Окане ва сугу накунару монода. Окане ва сугу накунару монода. Мөнгө бол угаасаа л дорхноо л алга болдог, дуусчдаг зүйл юм аа. За тэгвэл нэмэлтээр монода гэдэг нь өөр ямар утга илэрхийлж болох вэ гэдгийг харцгаая. Үйл үгийн та хэлбэр дээр монода гэж зарлах юм бол энэ нь өнгөрсөн цагийн төлөв байдал болон өнгөрсөн үед олонтаа тохиолддог байсан үйл явдлыг дурсан санах үед хэрэгэлдэг хэллэг юм аа. Өөрөөр хэлэх юм бол тэгдэг байж билээ. Тэгдэг байж дээ. Зөндөө их тэгдэгсэн гэх мэтчлээ. Өнгөрсөнд болсон зүйлээ дурсан санаж буй хэллэг юм аа. За тэгээд эрт дээр үед болж өнгөрсөн үйл явдлын тухай өгүүлж байгаа учраас мукаши, кодомо но токи, баксей жидай, кодомо но горо, чисай токи гэх мэт үгстэй хамт хэрэглэгдэх нь илбэг байдаг. Хамт жишээ харцгаая. Кодомо но токи йоку кава де асонда монода. Кодомо но токи йоку кава де асонда монода. Хүүхэд байх үедээ гол дээр их тоглодог байж үлээ. Баксей жидай йоку эйга о мита монода. Баксей жидай йоку эйга о мита монода. Оюутан байх үедээ кино их үздэг байж үлээ. Баксей но горо йоку гейм о шита монода. Баксей но горо йоку гейм о шита монода. Дунд сургуулийн сурагч байхдаа цахим тоглоом их тоглодог байж үлээ. Монода гэдгийн 2 дугаар утга нь өнгөрсөнд маш их хийдэг байсан зүйлээ эргээж дурсан санаж тэрнийхээ тухай өгүүлэхдээ хэрэгэлдэг энэ хэлцэн дүрм байна. За ингээд нэмэлтээр сурах 2 дугаар хэлцэн дүрмийг харцгаая. За бид нар 2-ын 3 дугаар хичээл дээр тайштэй нэр үгийн ардаас ни тайштэй гэдэг энэхүү хэлцэн дүрмийг судалсан байгаа. Энэ нь ямар утгатай вэ гэхээр тэрэнд хандаж тухайн зүйл нийцүүлж буюу ямар нэгэн зүйл хүнд хандаж нийцүүлж гэсэн утга илэрхийлдэг бөгөөд араас нь түүн чиглэсэн үйлдэл хандлагыг илэрхийлэх үйл явдал илэрхийлсэн үйлбэр орно гэж бид нар судалсан байгаа. Отоши орины тайштэй шин сэцэний сөр. Отоши орины тайштэй шин сэцэний сөр. Ахмад настанд хандаж ийдэг найрсаг байх гэж сурсан байгаа. За тэгвэл нэмэлтээр нэр үгийн ардаас
Тай штэ. Гэхдээ энэ удаад онцлог нь нэр үг нь дандаа тооны нэр агуулсан нэр үг байх нэ. Энэ тохиолдолд тэрэнд зориулж, тэрэнд тохируулан тоо хэмжээгээр илэрхийлэгдсэн зүйлийг нэгж тоо гэж үзээд тухайн нэгжид зориулж, тохируулж гэсэн утгаар хэрэглэнэ. Кодомо хитори ни таишите hitotsu no okashi o kubarimasu. Кодомо хитори ни таишите hitotsu no okashi o kubarimasu. Нэг хүүхэд нэг хүнд зориулаад нэг ширхэг жигнэмэг, нэг ширхэг амттан тараана, өгсөн. Тэгэхээр одоо хүнийх нь тоонд тааруулаад гэсэн санаах нь шүү дээ. Таиште гэдэг нь. За бас нэмэлтээр үл үг, на тэмдэгнэр, и тэмдэгнэрийн араас но ни таиште. Нож хэрэглэх нь тийм ээ. Но ни таиште. Гэт өгүүлбэр үргэлжлэн. За энэ ямар утгатай вэ гэхээр харьцангуй хоёр зүйлийг хооронд нь зэрэгцүүлж заахад хэрэглэнэ. Энэ нь тийм байдаг бол энэ нь тийм гэсэн. За өндөр нам хоёр хүн байна те. Ах нуруу нь өндөр бол би бол намхан гэж хэлэхэд яах вэ гэвэл Ани wa seiga takai no ni taishite watashi wa seiga hikui гэсэн байдлаар харьцангуй хоёр зүйлийг хэрэглэхдээ no ni taishite гэж авах нэ. はい、皆さんご清聴ありがとうございました。頑張ってください。